За сайн байцгаана уу сонсогчдоо. Номын тухай нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрч байна. За энэ удаагийн номын тухай нэвтрүүлэгтээ Хятадын алдарт зохиолч Уй Хуагийн Амьдрахгүй хэмээх номын талаар ярилцсан. Студид энэ тухай ярилцахаар Архангай амьдрал сонины эрхлэгч, сэтгүүлч, оюун билэгч маань ирсэн байна. За танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За Уй Хуа хэмээх зохиолч ер нь сүүлийн жилүүдэд Хятадын уран зохиолын бас тод төлөөллүүдийн нэг болоод байгаа. Хятадын алдарт зохиолч гэх юм л Мо Ян байдаг ч юм уу. Одоо бас Уй Хуа нэг зохиолч болж гарч ирж байгаа. За энэ зохиолч нь бас өөрөө товч нөгөө намтрын дурдъя гэж бодлоо. 1960 онд төрсөн юм байна. Дунд сургуулаа төгсөөд 5 жил болон шүдний эмчээр ажиллаад тэгээ байлсан гэж байгаа. Тэгээд ягаад шүдний эмчээр ер нь эмчээр ажиллах сонирхолгүй болсон шалтгаанаа хэлэхдээ хүний ам руу харахаас залхаад гэж хэлсэн байгаа. Тэгээд өөрийнх нь хэлснээр бол хүний ам шиг муухай газар энэ дэлхийд үгүй гэж хэлээд өөрийн хүсэл сонирхол буюу тэр уран зохиолынхаа ажил руугаа орсон байгаа. За мэдээж 1960 он, 60-аас 70 он гэдэг бол Хятадын хувьд бол бас тийм Европосхоо он жилүүд байсан. Соёлын хувьсгал гэдэг үе бол Хятадыг нөмөрч тэр үед маш олон үйлсгэлэнд автсан, эдийн засгийн хямрал, хилмигдүүлэлт гэх мэт маш олон зүйлс болж исэн. Яг багад мэдээ орох үед нь соёлын хувьсгал өрнөжөөс учраас амьдралд нэлээд нөлөө үзүүлсэн. Хожимын зохиол бүтээлүүд нь ч гэсэн энэ бас нэлээд тусгалаа олсон байдгийн нэг нь энэ удаагийн Амьдрахгүй ном байгаа. Уй Хуа зохиолч нийт 5 роман, өгүүлбэрийн 6 төвөр, эссений 3 төвөр гаргасан байт юм байна. Тэр дундаа 1994 онд бичсэн Амьдрахгүй романаар нь алдарт найруулагч Жан Имо кино бүтээж Канн кино наадмаас хэд хэдэн шагнал авч исэн. Тэр Амьдрахгүй хэмээх кино нь бол дэлхийд даяар номоосоо илүү бас алдартай болсон байт юм билээ. Энэ киногоор нь бас номын гадны уншигчид мэдж аваад энэхүү зохиолчийг илүү алдартай болгосон. Тэгээд бас сонирхолтой баримт дуртахад энэхүү Жан Имо найруулагчийн Two Live буюу Амьдрахгүй хэмээх кино нь дэлхийд даяар маш алдартай кино боловч Хятадд нь гарахыг хориглодог юм байна. Коммунист нийгэм учраас тухайн соёлын хувьсгалыг хит юм ил задгаа гаргасан гэдэг утгаар тэгээд зохиол бүтээлүүд нь бол 20-д хэлнээ орчуулагдсан. Олон ийм судлаачид энэхүү зохиолчийн бичлэгийг Шолоховтой ер нь тунд өстэй шулуухан өгүүлдэг энгийн үгээр нэг тийм хэцүү тансаг гэхээс илүү игэл амьдралын үгээр илэрхийлдэг учраас хүмүүст ер нь уншууртай тэгээ олон нийтэд их тархсан байт юм байна. За тэгээ зохиолч маань нэг ийм байна. Номын тухай ерөөхдөө дуртахад за тэгээд номын тухай анхны сэтгэл танд ямар мэдрэмж төрсэн бэ? Ер нь энэ орчуулагдж гарснаас хойш олон нийтийн дунд угаасаа л олон нийт дэлхий дээр ингээд алдартай байгаа гэдэг утгаараач тэгсэн үү? Зохиолчийн тухай, зохиолын тухайс нэлээ олон подкаст юм явагдаад ингээд олон нийтийн дунд яригадаад эхлэхээр нь олж уншсан. Ер нь бол реалист зохиол яг бодит байдлыг бодитоор нь одоо хэлж чадж байгаа. Хүний одоо яг туулаад өнгөрсөн амьдралаа нэг тухайн үгний одоо дурсамжаар юм шиг боловч яг нэг реалист зохиол учраас хүнд илүү таалагдж байгаа гэдэг талаас нь хүлээж авсан. Тэгээд бас ч нэг айхтар тэгээд нөө бүх хүн бүхний дуалдаал их мундаг сөрхий зохиол гэдэг тэр миний хүссэн хүлээлтэнд бол нэг хүрсэн ч гэж хэлэхэд хэцүү, хүрээгүй ч гэхэд хэцүү. Яг хаа нэг ийм амьдрал байдгийг ингээл тентгийн ном зохиолоос мэддэг учраас яг байгаа юм энгийнээр нь харуулж тээ ямар нэг одоо чимэг байхгүй гоё юм байхгүй тэгсэн мөртлөөс хит нөгөө бараан болгоогүй яасан бүтлгүй юм бэ гэж бүр ингээ өмнөөс нь харамсмаар тэр үе одоо энэ хүний тоолоод өнгөрсөн амьдрал бол бас харамслаар дүүрэн амьдрал юм шиг боловч бас нэг ийм байдаг шин нэг хүнд амьдралыг туулсан мөртлөө ингээл давсаар агаал цаана гараал угаасаа байсан байдлаасаа ингээд нөгөө муутгаагүйгээр амьдэрсэн хүмүүс байдаг тэр зөрөгтэй дотоод нөгөө сэтгэлийн хүч өндөртэй. Гэтэл энэ бол нөгөө ам зоогоохыг л айгу мундаг одоо ингээд би энэ байтгаа хөхөөс нь байтал би ингээд амьдраад яваад байна гэдэгтээ ингээд урам орж байгаа юм шиг л тэр нөгөө зохиолын гол баатар маань одоо хүүрнэн ярьж байгаа юм шиг тий. Гэтэл тэрнээс илүү нэр төртэй амьдэрсэн тэрнээс илүү богиноч уртч амьдрах амьдралаа илүү байлгаж чадсан түүхүүдийг зөндөө уншиж ирсэн учраас тэрнээр ингээд бас харьцуулсан бах би. Тэгээ харьцуулгад бол надад эхэндээ нэг тэм сэтгэл төрүүлээгүй. Гэхдээ ингээд удаандаа бодоод үе ингээд одоо амьдралын явцын дунд ингээд санагдаад ахаар үнэхээр бас хүний сэтгэлд үлддэг зохиол юм даа гэж бодогдсон. За тэгээд энэ зохиолын мэдээж уншаагүй хүмүүст ямар хүлээлт одоо тавих хэрэгтэй вэ гэж одоо миний зүгээс бодоход бол энэ бол яг орчин үеийн гэхээсээ илүү за 20 дугаар зууны дунд үеийн хятад хүний хятадын бүр хамгийн игэл жирийн боловсрал мэдлэг тааруу тий тариач хүний
амьдрал гэсэн үг. Тэгэхээр бид нарыг одоогийн өндөрлөгөөр, одоогийн шинжлэх ухааны хөгжил, одоогийн нийгмийн хөгжлөөр дүгнэхэд их хэцүү байгаад байгаа. Тэгээ энэ бол тэгээд цаг үеийг бас нэлээд ойлгох хэрэгтэй. Миний бас олон танил энэ хүн номыг уншаад Хятадын түүх тухайн цаг үеийг илүү судлах тийм сонирхол нь төрж исэн байлээ. Бид нар бас төдийлөн энэ урд гүшийнхаа хамгийн ойрхон байгаа хөршийнхаа түүхийг төдийлөн сайн мэддэггүй. Мэдээж баялаг түүхтэй үндэстэн. Ерөөдөө нэг коммунист нам болон гоминдо намын тэмцлүүд хүртэл энэ дээр гарч байгаа. Нэг тийм дэлгэрэнгүй биш ч гэсэн түүхийг хэрэг ойлгох юм бол тэгэнгүүт игэл жирийн тариачин үннийг зүгээр л аваа явчихж байгаа. Тэр хүнд ямар нэгэн коммунист үзэл гэж байхгүй, гоминдоны буюу тэр ардчилсан үндэс хэрэг үзлийн тухай ойлголт ямар ч юм байхгүй. Зүгээр л хүмүүс ирээл тосхны залуучуудыг цэрэгт аваа явчихдаг те. Гэрт нь эхнэр хүүхэд ингээ шууд үлдчихэж байгаа. Тэр игэл жирийн тариачин үнд бол тэр коммунизм тэ ямар нэгэн ийзм ардчилал юу гэдгийг ямар ч мэдлэг байхгүй. Зүгээр л хүчээр ингээ аваа явц. Хэдэн 100 мянган хятадууд учраас тэгэл хоорондоо ингээ байлдаж байгаа шүү дээ, тэ. Иймэрхүү цаг үе гарч байгаа. Дээрэс нь бас соёлын хувьсгал хэмээх одоо манай өвөр монголчуудын түүх төрөл бас юм хар тол өгсөн. Ер нь хятадуудын дурсахыг хүсдэггүй тийм түүх байгаа. Одоо энэ дээр нэг юм хөгжилтэй ч гэмээр юм. Одоо үеийн өнцгөөс харахад хитрхи гинэн гэмээр юмнууд гарч байгаа. Нэг ямар хэсэг дээр гардаг үлээ тэ нэг тосхны дарга нь. За бид нар бол ингээд одоо бүр англиас илүү их ган хайлуулна. Тийм учраас одоо бүгдээрээ улс даяар одоо ган үйлдвэрлэгч болно гэдэг. Бүх тоогоонуудаа. Тий, тэгснэ тосхны хамгийн том тоогоонд ч үлээ бүх тэр төмөр идэл ямар ч хамаагүй төмөр идлүүдийн хамгийн гол нь тоогоон дээр хийнгүүтээ ган хайлуулж байгаа хүмүүс шүү дээ. Тэгснэ шууд ус ийгээд боцлогож байгаа шүү дээ. Тэгээд юм бүр муухраар одоо ган хайлуулахад одоо ус ийж боцлох нь гэхээр их сонин тий. Тэгээ бүр хүчээр хайлуулсаар байгаа чинь удахаар ус нь одоо ширгээд тэг төмөр нь хайлж байгаа шүү дээ тий. Дэлхийн яг түүхэнд тийм зүйл яг үнэхээр болж исэн юм билээ. Тухайн хүмүүсийн мэдлэг боловсрал тий боловсон хүчин юу байгаа вэ? Тэгэнгүүт үнэхээр тэгж маш их гантай болсон. Гэхдээ яг нөгөө нэг Мао Цзэдуны тэр хүссэн тэр маш их хүчээр тий ган хайлуулах тийм аж үйлдвэрч орон бол чадаагүй эсэргээр өлсгөлөнд нэрвэгцэн тариачдын хүчээр ган хайлуулад тариа тарж чадахгүй. Дээрээс нь нөгөө тухайн ганж гэж зүгээр л юм ямар ч юм технологигүй ямар занзын холцтой төмрүүд нийлүүлсэн дэлхийн тэр экспортод чанар нөгөөс огт хүрээгүй юм билэ. Тийм учраас хэдэн сая хүн бас гарсан нэг өлсгөлөн энэ дээр болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тухайн цаг үеийн нэлээд юм хэцүү цаг үеийн талаар ярьж байгаа. Тэгээ хэцүү цаг үед дэсжүүлдэж байгаа юм гэр бүл гол дүр нь бол Фуйгү хэмээх залуу эхнэр хүүхэдтэй амьдарч байгаа амьдралынх нь ер нь түүх гарч байгаа. Надад нэр нь бол их гоё орчуулсан санагдаад байдгийн амьдрах үе гэдэг. Зүгээр амьдрал биш тий амьдарч байгаа биш амьдрах тухай гэдэг утга бүхий амьдрах үе хэмээн орчуулсан байна. Тэрний тисэж үлдэх гэж хичээж чармааж байгаа. Тэр бүр одоо их энэ хүн бол өөрөө их боломжтой гэр бүлээс байж байгаа. Тэстэй яг нөгөө энэ зохиолчийн хэлснээр Кимү энэ зохиол дээрээ гарч байгаагаар миний өвгдээдс бол нөгөө өндгийг дахиад хоньыг өхөр болгодог байсан бол би буцаагаад нөгөө эсрэгээр нь тийм үр хөвгт төрүүлж гэж аав нь над гомдж хэлжсэн гэдэг нэг үг байгаа шүү дээ. Тэр яг тэрэн шиг ингээ эд баялаг дээр бэлэн юмн дээр байхдаа тэр нөгөө үн цэнийг нь огтхонч ойлгоогүй байжгаад буцаад нөгөө амьдралын туршдаа тэр амьд байхын тэгсхийн дээрээс нь тэр эд баялагийг бий болгохын идэхийн тэгээ идэлхийн хэрэглэхийн тэр бүх одоо хүний хэрэгцээг хэрхэн яаж хүн өөрийнхөө бие махбодороо сэтгэл санаагаараа бий болгож харилцан бие биенийг дэмжин бас хамт байж чаддаг вэ гэдгийг яг маш тод харуулсан. Тэгэхээр нөгөө реалист гэдэг нь өөрөө яг бодит амьдралыг гоё чимэглүүгээр бодоор харсныг л хэлээд байгаа нэг тийм нэг утга зохиолын нэг чиглэл байгаа шүү дээ. Тэгээ яг тэр үүднээс бол үнэхээр реалист зохиол. Гэхдээ цаана бас нөгөө хятадын өөрийнх нь нэг гүн ухааны ч юм уу заавалч хятад гэхгүй ер нь бол хүн төрөлхтний хүний амьдрах хүн тэр гүн ухааны нарийн хөөрхөн юмнуудыг ингээд оруулаад өгсөн байдаг. Тэгээ ялангуяа тэр одоо хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа, хүүхдэд харилж байгаа маш одоо залуу тэр боломжтой хоёртой харилдаггүй байсан ихнэрээ бие нь муудаад ядар зүтгэхийн цагт нь харилж байгаа. Харилцаа яг одоо бас нэг гэр бүлийн нэгтрэлийг тэр нөгөө тухайн орон нутагтаа тэр нутгийн хүмүүс хамтраад тэр тарин талбайд ажиллаж байгаа, буцаад хамтраад биеиндээ тусалж байгаа, буцаад олцсон жоох юм а гэж харилцан хувааж тэгэж одоо хин нэг амьдрал тусдим болж байгаа гэх мэтийн ямиг бол ингээд бас оруулалт өгсөн байдаг. Энэ талаараа бол яг хэттэй өөрийнх нь тэр нөгөө хамтлагаараа тосгоноор хамтарч ажиллаж амьдардаг тэр бас өөрсдийнх нь юу гэх юм те одоо соёлыг их тод харуулж өгсөн. Тэгээд тэр нэг хурим хийж байгаа хурмын үйлдэл байна тий хадан бэртэйгээ харьцаж байгаа харилцаа байна. Ямар ч үед ингээл хүний охин айлын бэр болоод очлоо гэхэд буцаж яаж эцэг ихтэйгээ харьцаж байгаа. Яг өөрийнхөө эцгийн зүгээс боломжийг өөрийнхөө гэр бүл үр хөвгтөд авчрахын төлөө тэр нэг эхнэр нь яаж зүтгэж байгаа тэр хэмжлэнгийн хүний нийгэмд байдаг, хүний амьдралд байдаг нарийн ширээ харьцааг
нэг ил тод өгүүлээгүй юм шиг боловч ингээ маш урнаар ингээ шигтгэж ингээ зүүж хийж өгснөөр бол энэ зохиол бас үнэхээр сайхан бичлэгтэй. Тэгээд энэ дээр анх гарснаас нь хойш монголчууд ер нь хятадын уран зохиолыг нэг тийм төдийлөн олон нийтийн хүрээнд уншиж танилцаагүй байсан. Одоо орчуулгын хувьд ч гэсэн тийм их байгаагүй. Яг энэ бол бас нэг хятадын энэ ном гарснаас хойш одоо нэг нэлээд жил болцоод хятадын маш олон зохиолууд маш олон хэвлэлийн газрууд орчуулагч нар орчуулсан. Яг энэ нэг юм хятадын уран зохиолыг орчуулах нэг юм эхлэл болсон юм болоо да гэж үзээд байгаа. Дээрээс нь энэ дээр нэг монгол хүмүүст хятад хүний одоо ертөнцийг үзэх үзлэлийг бас зах зугаас нь танилцуулсан ном гэж би үзээд байгаа. Энэ бол бас маш том одоо зүйл баг гэж бодоод байна. Бид нар бол магадгүй монгол хүний үзлээс нэлээд өөр байж магадгүй. Анх гарсныхан дараа тийм нийтлэл хэлцүүлгүүд, шүүмжүүд нэлээд гарч ирсэн. Жишээ нь одоо монгол хүн бол чинь муу амьд явахаар сайн өгөх гэдэг ч юм уу нэг юм зүүрц зүгэнд нүртэл бидний соёлд тийм байдэн шүү дээ. Одоо магадгүй хорвоо өхлийг бол хорвоо гинжам гэж үздэг бол энэ ном дээр гарч байгаа нэг том юм бол амьдрахал ад жаргал өхөл юуч байхгүй. Яаж зовж исэн, яаж чаналж исэн, яаж доош орж исэн чи амьдрахал хэрэгтэй гэдэг. Нэг бодлын бас нөгөө өнцгөөс нь бодоод үзвэл бас хитрхи юм харь хэсч гэмээр юм уу тийм ингэж зовж явахаар гэж бодохоор ч юм шиг юм бас сонин юм үнцэг байгаа. Тийм учраас магадгүй орчуулагдсанаас хойш чинь яг тэр үедээ маш удаан бестселлер, номын дэлгүүрүүдийн бестселлер болж маш олон удаа хэвлэгдэж олон уншигчдын гарт хүрсэн шүү дээ. Тийм ч учраас өнгөрсөн он тухайн тэрний өмнө жилчүүлөө энэ зохиолчийг одоо нэвлийн газар маань өөрч авчираад Монголд анх удаага ирж хилцүүлэг хийж исэн. Тэр үед нь би бас оролцох завшаан гарч исэн. Тэгээд бас тэрэн дээр нэлээд сонирхолтой зүйлс ярьж илээ зохиолч маань өөр бас. Эвэн та уулз тэгээд подкастаар ярьж байхад би сонсч ирсэн. Тэгээд ерөнхийдөө зөвхөн одоо эн чинь бас нөгөө коммунист дэглэмийн үеийн хүмүүс одоо хүртэл байгаа. Тэр үед бол илүү хурц тод байсан тий. Тэгэхээр магадгүй юм одоо миний насны хүн чинь зохиолчоос би 5 насаар л дүүгэн штэ. Тэгэхээр миний насны хүн болохоор яг тэр социализмын тэр 60 70 оны үеийг туулаад өнгөрөөцөн. Тэгээ тэр үед байжсэн амьд байсан амьдарчсэн хөшчүүлтэйгээ бас нэг үеийг хамт амьдарсан учраас харьцангуйс нэг ингэ нэг ойлгоод байгаа. Тэр юмны үг бол тухайлбал тэр нэг нөгөө багийн дарга, сумын дарга гэх мэтчлэнгийн тэр одоо нэг коммунист дэглэмээ дагсан тэр нэг тогтолцоонд тийм ээ тэр тогтолцоонд ингээд дарга нарын үг нь илүү одоо үнэтэй цэнтэй байдаг. Эсвэл одоо тэр сургуулийн захирлыг аврахын тулд хүүхдийн насыг эвгүүтгэж байгаа тий. Тэгээ тэрэндээ огтхон ч хариуцлага хүлээхгүй бараг л жил нөгөө албан тушаалтныг аварсан юм чинь эдний ядуу тариашны хүүхэд амир хүчсэн байх бол тэр эмч бөгөөд бусад удирдах ажилтнуудад ямар ч тийм нэг ач холбогдолтой биш санагдчихж байгаа ч юм уу. Тэгж одоо хүний яснаас гадуур тийм хүнийрхүү хандж байгаа нь бол цэвэр нөгөө тогтолцооныхоо төлөө үйлчилж байгаа бас нэг талдаа л агуу тийм хоосон толгойтнуудын үйл хөдлөл байгаа. Тэгэхээр яг энэ нэг хоосон толгойтнуудны тэр үйл хөдлөлж одоо жишээлбэл тэр төмөр цуглуулахад баахан төмрүүдээ бүх төмрөө цуглуулж дараа нь тарьж явах гэсэн чинь нөгөө төмөргөө болцсон мотор хийгээл нөгөөтг нэгээ нөгөө багж зэвсгэн тутаал зовж байгаа нь бас гардаг шүү дээ. Тэгэхээр яг иймэрхүү маягаар нэг социализм ч өөрөө бас нэг тийм байна. Нэг юм нэг сонин давхрахтай. Тэгээд даргын давхрахт ингээд доод түвшингийнх нь үйлчлдэг. Тэгээд хэрвээ яг энэ үеийн энэ хүний одоо ингээд 60-аад оны амьдралыг тэр үед магадгүй байгаа коммунист намын тайлантай харьцуулаад хэрвээ харах юм бол бүр ямар юм байх нь тодорхой тий. Тэгэхээр хөдөө орон нутагт ялангуяа анхан шатндаа энэ одоо улсын хөгжлийн олд амжилт хүртлээ хэр зэрэг удсан. Яг одоо дээр байгаа тэр гоё сайхан байна гэж ярьж байсан тэр хуралж гсаал илтгэлийн цаана яг жинхэнэ хөдөөгийн ард иргэд нь яаж амьдарч ирсэн бэ гэдэг бодит юмыг нээж илрүүлж өгснөөрөө энэ одоо их үнцэнтэй зохиол бөгөөд их үнцэнтэй бас энэ одоо баримт юм да тэгж үлдчихэж байгаа. Энэ дээр тэг бас юм үзэл санаа болоод нийгмийн одоо шилжилтийн тухай маш тодор харуулдаг. Зохиол хэлж байхад бол одоо манай гол дүрийн гэр бүл бол одоо яг язгууртан гэж хэлэхэд хэцүү. Ер нь л нударган одоо монголчууд нэг тэгж орчуулсан шүү дээ. Кулак гэдээ орсон ойлголтыг нударган барьцуулах чинэлэг тариачид гэх юм уу те. Ерөөхдөө нэг төрөнгөтэй монголоор бол одоо жоохон ихтгэлт баян нархууч юм шиг. Тэгээ энэ хид хідэн тийм айл одоо сүлд нь газараа тэр гэр бүлд алдчихж байгаа ш тэр нэг найзтай ч юм уу тэр пүгэ маань. Гэхдээ нэг юм хоржоонтой зүйл нь тэгж алдсан нь баг тэр хидэд зол болж байгаа юм шиг те. Нөгөө баян гэр бүлийн барьж аваад цаацалдагч үлээ хамгийн төрөнгийг хурааж аваад тэрэнд нь бас пүгэ одоо хожим үгүй одоо энэний оронд би байсан бол гэж бас нэг юм байх боломж байсан. Тийм боломжтой байсан гэдэг. Ерөөхдөө
юу ихлэхэд бол юм гэр бүл, удам ухсаа, нэр төр гээд маш олон тийм ойлголтууд ингээ ярьдаг. Манай гэр бүл бол ийм эд хөрөнгөтэй баян тансаг нэр хүндтэй одоо хөрмөн дээрээ ийм эд хөрөнгө торго дурдан зүүн гэдэг ч юм уу. Тиймэрхүү ярианууд маш их гардаг бол номын төгсгөл гэсэн юм уу дундаас хойш хэсэгтэр тухайн цаг үе нэлээд өөрчлөгдөд хүмүүсийн үнэлэмж нь хүртэл шал өөр болсон. Хэзээ ч тэнд эд хөрөнгө гэхээсээ илүү хамтран ажиллах, за нэгдлийн даргын төлөө коммунизм байгуулахын төлөө. Гэхдээ нэг их айхтар энэ дэр коммунизм энэ талаар юм байхгүй. Зүгээр л тэр тариачд бол ямар нэгэн байдлаар Марксийн номыг ч юм уу унших ямар ч боломжгүй те. Тэгэхээр магадгүй хэдтэн өдөртөгчд бол тэрийг мэддэг байсан баг. Тэр шат чадандаа ингээ багасаад хамгийн доод түвшний тэр дарга нь гэхэд маш их мэдрэмжий байгаа шүү дээ. Тэр за угаасаа ингэнэ гэл. Гэтэл яг үндэ өөрөө ч гэсэн тийм тодорхой улс төрийн одоо удирдлага юм ямар ч мэрэгжилгүй, мэдлэггүй хүн байж таарж байгаа. Тэгээд тухайн энэ амьдрал нь ер нь бол одоо нэг гэр бүл одоо парк байж болох бүхий л зовлон үзэж байгаа. Номын төгсгөл дээр бол бас нэг сонирхолтой юм бас нэрэ номын нэг бичлэгийн хэмээг одоо эхлэлт нэг юм сурвалжлагч залуу нэг өвгөн дээр очиход үхрээ ингээд янз янзын хүний нэрээр дуудаад ээждэг. Тэгээд ерөөдөө нэг тухайн хүний амьдралын дурсамж гэдгийг гаргаж байгаа. Төгсгөлд нь хахаа тэр яг ингээд эхлэхэд бол энэ сайн ойлгохгүй бол номыг бүтэн уншихад тухайн өвгнийг юу ярьж байгаад ягаад хүртээ юм олон хүний нэрээр дуудаад байгааг нь ойлгож болохоор байгаа. Тэгээд энэ дээр нэг юм тэгж их зовсон ч гэсэн ерөнхийдөө амьдрал. Гэтэ амьдрал гэдэг би нэг үнсний дараа амьдрал заавал юм байх албатай гэж бол бичээг байх гэж боддог. Зүгээр амьдрал ийм амьдрал хамгийн доод өвчнөд гэж бодоход бас байдаг шүү. Энэ ч гэсэн бас амьдралын нэг хэсэг шүү гэдгийг л ойлгох гэж үтсэн болов уу гэж бодож байна. Тэгээ дээрэс нь хятадын нэг олон мянган жилийн явсан күнзийн суртал юу гэдгийг одоо пинкшүүгийн ойлголтууд гэдэг ч юм уу уламжилт ойлголтууд бас энэ дэр маш их уялдсан. Тэрийгээ бас ингээд бодож явахгүй бол уншингууд бас таалагдахгүй байх ч юм уу эсвэл ойлгохгүй байх юм гарч магадгүй хүмүүсийн ярианууд шийдвэрүүдээс нь одоо тэр дундаа гол дүрээ байгаад байгаа. Тэгээд энэ дээр би бас нөгөө юг орчуулгын талаар нэг дуртай гэж бодлоо. Ягаад тэгэхээр хичнээн сайн ном байсан ч гэсэн орчуулга нь муу бол тэр ном тухайн улсын хэлнэ ингээд бүрэн гүйцэд ойлгогдож чаддгүй. Тийм учраас энэ хүү номыг орчуулсан хүн бол Мөнх цолын Батбаяр буюу одоо Мөө Батбаяр гэж одоо уран зохиолын өрөөлд ярьдаг хүн байгаа. Редактораар нь Бямбнам хэмээх бас уран зохиолын мэргэжилтэн байдаг. Хавцсны зургаар нь Нямд Орж гэдэг одоо манай одоо ер нь уран зохиолын салбарт хавцсны зураг хүүхдийн номын маш алдартай зураач байгаа. Залуу байгаа. Энэ гурван хүнийг бас азар гэх юм уу одоо гурван танил байгаад их маш их баяртай байдаг. Мөнх цолын Батбаяр орчуулагчийн маань хамгийн анхны том хэмжээний орчуулга. Яг энэ номыг орчуулах явцдаа Хятадд уран зохиолт холбоотой орчуулгын мэргэжлэр суралцж байхдаа энэхүү номыг орчуулад үүнээс хойш бас энэхүү зохиолчийн цус одолцсон тэмдэглэл хэмээх номыг орчуулсан гих мэтчил маш олон хэд хэдэн номыг орчуулсан. Одоогоор энэ зохиолчийн маань одоо монгол хэлэнд энэ амьдрахын номоос хойш нийт 6 ном орчуулагдсан байна. Тэгээд цус одолцсон тэмдэглэл гарсан байна. Энэ хоёр бол Тагтаа хэвлэлийн газраас гарсан бол Непко хэвлэлийн газраас Вэн хот хэмээх ном нь орчуулагдсан. Зүс борооноор хадах дуун гэж ном. Надад нэр байхгүй хэмээх дууж Хятад орныг 10 үгээр гэдэг. Иймэрхүү номууд нь орчуулгад гарсан. Тэгэхээр одоо бол бид бол энэ Өвхөө гэдэг зохиолчтой бол хангалттай сайн танилцлаа гэж үзэж байна. Тэгэхээр энэ орчуулагч маань бас маш сайн орчуулсан гэж үздэг юм байлээ. Энэ бол маш сайн. Яг ингээд уншихад бол монгол зохиол уншиж байгаас ялгаагүй тийм ээ. Дотор нь байгаа нэрүүд нь л өөр боловч ингээд уншихад л монгол зохиол шиг хэрийн үүднээсээ бол орчуулга бол маш сайн. Үнэхээр сайн. Бас нэг одоо бодогдож байгаа юм юу гэвэл ингээд баргалж өмнөөс нь уншихад энэ хүний амьдралын өмнөөс ингээд уншсандаа баргалж харамсаад өмнөөс нь бүр ингээд бачимдмаар амьдрал туулчихад байгаа ш. Тэгж яхад энэ хүн өөрөө яг ингээд одоо энэ хавцсан дээр байгаа зураг шиг зураг дээр байгаа энэ өвгөн мод шиг бүх навчаг өгөөд дуссан ингээд шалдан болцсон мод эргээл дахиад хавар цэцгэлэндээ гэсэн бүрэн ихтгэлтэйгээр ямар ч өвлийн жаврыг нөгөө сөрөөд ингээд яг ч зогсож идэгтэй яг адилхан л тийм л байгаа амьдралыг яг тэгж туулсан. Тэгээд өчнөө болохгүй юм болцсон байхад одоо өнөөс илүү яах вэ би тэгээд тэрийг ингээд туулаад өнгөрсөн ингээд тэрийг ингээд хүнд бас ярьж чадчихээн тэрийг туулж давсандаа тэр нэг олон өхрөө нэг олон хүний нэрээр дуудаал нэг өөртөө бол бас ингээд тэр өөрийнхөө тэр байгаа өдрийг тэр байгаа агшингаа нэг хэвийн амьдралын нэг тийм хөвшилд нөгөө хөвшилд оруулаад хөгжилтөөгөр тэр тухайн өдөрт хүний өдөөс хараад ингээд инээгээд нэг хэцүү амьдралаа зүгээр л юм шиг л ингээл яриад ингэж байж чадж байгаа тэр хүний тэр дотоод сэтгэлийн нөгөө хүч
тэрийг туулж өнгөрөөсөн одоо төвчээр тэгсэн мөртлөө цаашаа одоо хэдий хааварч тусгаа мэдэхгүй ч гэсэн ач охиныхоо төлөө одоо зээ охиныхоо төлөө ингээл амьдрчин өдөр болгоно өс том болж байгаа хүүхдээ хараад хахад өөрт нь ингээл амьдралын хүч орж ирдэг гэсэн ийм сэтгэлтэйгээр ярьж байгаа нь бол үнэхээр энэ зохиолыг гайхамшигтайгаар ингэж үнэлүүлэхэд нь олон хүний сэтгэлд хүрэхэд нь маш том одоо нөлөөлөл өгсөн баха. Тэгээд энэ дээр одоо нулимс сунгаад үйл хар зүйлс нэлээд олон гардаг. За тэг нэгэн зүгээр жишээ алга ярихад таасаа ярьсан нэгдлийн дарга болоо тий сумын даргач лөө даргийнхаа тэр өмнөөс нэг цусаа өгж жоод хүү нас бараад тэр хүүгийн оршуулдаг хэсэг дээр нэг хэсэг гардаг. Түүнийг ингээд доор нь байгаа чулуунуудын хүндх чулуунуудыг авч тавиад хөвтүүлэхэд яг л жоох хөвгч шиг санагдлаа гэдэг хүүгээ ингээд ярьж байгаа. Яг тэр хэсгийг ингээд уншихад бол жинхэнэ нэг үр зурна гэдэг шиг. Хүн за яг хөө ингээд амьдралд бол да эцэг ихийн алдаад харамсаад юу болдог. Гэхдээ тэрнээс илүү хэцүү нь магадгүй үр хүүхдээ өөрөөсөө төрүүлээд алдах магадгүй хитрхи хамгийн их зовлон байж байх гэж тэрийг уншиж байхдаа бодож ирсэн. Тэр бол маш хэцүү. Тэгээд яг хөө дундуур нь юм нэг сэтгэл юм ашгүйтэйгээ нэг юм амьсгаа авахар нэг зүйлс гарч ирдэг. За охин нэг хөрмөө гэдээ явдаг ч юм уу ингээ сайхан. Тэгээд тэр дайнд яваад ирэхэд үлээ охин ингээ хилгүй болчихсон байдаг тий. Гэх мэтчлэн ингээл тэр хүнийг ингээл амьдрал ингээл зовлонгоор яваал гэдэг. Гэхдээ ингээд тэр өөрөө залуу цагтаа эхнэрээ маш их зовоож исэн тий. Одоо ингээл мөрөөдөө тоглоом юмс хөөхнүүд гээд өөрийнхөө тэр аавынхаа одоо өвлүүлж өгсөн маш их ид хөрөнгийг зүгээр л маш богино хугацаанд гарынхаа салаагаар урсгацсан. Тэгтээ тэгээд эхнэрийгээ илтвэр хэлж зовоож түүнийхээ үлийн үүргээд тий хариу энэ байж магадгүй гэж хүн тэр бас ингээ өөрөө харамсаж ч юм уу бодож байгаа. Тийм ч учраас тэр амьдралыг ингээд буугаад өгчихгүй яваад байгаа юм болов уу гэж бодоод байна. Тэгээ энэ дээр бас дүрийн хөгжүүлэлт маш сайн санагддаг. Ном эхлэхэд гардаг Фуйгугийн дүр бол ийм омглон бардам юу гэдгийг тийм хүн байсан бол ингээд багаар ингээд номын төгсгөлд бол за одоо бод гэхин цаашаа юм. Тэгтэл нэг юм ажирахгүй юм. Одоо нэг өвгөн байдэн шүү дээ. Бид нэг элэгцээр байгаа те бүр ингээд мүлийцэн гихчээр нэг амьдралд одоо бүр тэрнээс илүү ямар ч хүн дэм ирсэн хүлээж авахд бэлэн болцсон. За нэг ийм л байдаг даа гэх бүр ингээд юу ч хүлээж авахд бэлэн болцсон. Тийм нэг хүний төрх болчихж байгаа. Бас нөгөө талдаа би бол нэг айхтар тэр хятад хүн монгол хүн хоёрын хоорондын энэ ч юм одоо хятад хүн гэсэн тэр илүү нөгөө философийн оршин тогтхон тэр бодол сэтгэлгээний илүү наривчсан одоо өөр улс орноос ялгаатай юм гэж нэг их харагдаагүй надад бол тэгж бодогдоогүй. Ер нь эмэгтэй хүний л бас туулдаг амьдрал. Ялангуяа тэр эхнэрийнх нь тий эхнэрийн жаажаа билүү тий. Эхнэр нь бол одоо ер нь л эмэгтэй хүн бүхэн л баргалж ийм амьдрал туулдаг. Залуу сайхан байх үедээ азтай азгүй гэрэлт байна тий. Хүнээ сонгохдоо онохгүй сонгосон сонголт байна. Гэхдээ эцсийн бүлэгтээ эр нөхрөөгөө төлөө хүүхдээ төлөө гэр бүлийнхаа төлөө яг ингээл амьдардаг эмэгтэй хүний тэр нэг туулж өнгөрүүлдэг амьдралыг бол бас л ингээ харуулсан хангаж ээж байсан гэсэн хангаж эмэгтэй байсан гэсэн нэг иймэрхүү. Гэтэл нөгөө талдаас тэр эрэгтэй хүн ч гэсэн адилхан гэр бүлээ дэжихийн төлөө яаж ингэж нэг холын бодолтой зүтгэж байгаа гэдэг нь анхандаа бол мань хүн аав ээжийг амьд байхад нэг төрөнгө бэлэн байхад бол тэр нөгөө хариуцлага өөрт нь ирээгүй учраас тэр хүлээж авч чадахгүйсэн бол явандаа яг тэр хариуцлага өөр дөр нь ирэнгүүт аргагүй тэр үр хөвгтэй хайрлал өдөр болгон өсөж том болж байгаа хүүгээ хараад баярлж байгаа охиноо хараад тэр охиноо хаалмжилж байгаа явандаа одоо цагийн аясаар илэгдээд өвчин тусаад өрөвдмөр болохт нь тэр ихнэртэй залуудаа гаргаж ирсэн зангийнхаа төлөө баргалж өдөр болгон гимшиж ингэж хайрлж харж байгаа энэ төр нь бол үнэхээр л амьдралын сургамж тэр хүний сэтгэлд ингэж яаж сууж байгааг харуулж байгаа. Тэгээд энэ дээр одоо бид нар чинь тэр дундаа энэ хуучны хүмүүс өдөр болгонд чинь хайртайгаа хэлж чаддаггүй шүү дээ. Нийл ураад байдгүй одоо хайртай хамт байж байгаа хань ажилтай. Тэр бас нэлийн гарч байгаа. Яг ингээд үгээр биш үйлдэлээр ингээд үнэхээр хайртайг нээж байгаа. Заримдаа ингээд ихнэр хөхнэр хатуу үг хэлж байгаа ч гэсийг цаагаараа ингээд ихнэр нь хүртэл ойлгодог те. Энэ хүмүүс надад хайртай гэдгийг магадгүй тийм боловсралгүй бүдүүлэг байж болох ч гэсэн яг үнэхээр хайртай гэдгийг мэддэгдээд байдаг, мэдрэгдээд байдаг. Тэр үл энэ зохиол юм бас гоё юм болоо да. Одоо сүүлийн кино зохиолууд дээр ингээд бүх юм ингээд яриад өгдөг би ч юм тэр ингэсэн ингээд тэр дундаа кинон дээр дигдэг шүү дээ ингээд бүх юм өөрөө ингээд яриад байдаг. Гэтэл кино чинь төрсний урлаг учраас ингээд үзүүлэх ёстой. Үзэгчдэд гэрийн даалгавар өгөх ёстой. Ном ч гэсэн адилхан үзэгчдэд уншигчдад нэг юм гэрийн даалгавар өгөх ёстой байдаг. Тэрийг ном унш дуусныхаа дараа магадгүй гогцоог нь тайлдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд энэ дээр гарч байгаа. Өөрөөр хэлбэл маш нэг энгийн үгээр бичигдсэн. Монгол хэлэн ч гэсэн муу хот хоёр маань өөрөө юм
хөдөө нутагт өссөн Монгол ах уйгаа нэлийн сайн мэддэг. Дээрээс нь уран зохиолын мэргэжил боловсралтай учраас маш сайн орчуулсан. Яг тэгэхээр нөгөө орчуулагч хүн ийм байд юм байна л да. Маш сайн англи хэлч юм, маш сайн орос хэл мэдсэн хүн орчуулагч болдоггүй юм байна. Сайн монгол хэлээ давхар мэддэг байжээж орчуулагч болдог гэдгийг бас сүүлийн залуучууд би ингээд англи хэлтэйгээ орчуулах гэдэг. Гэтэл монгол хэл байхгүй. Монголоор ном уншаагүй, монголоор маш тийм юу гэдгийг үгийн баялаг багтай байдаг. Муут хоёр бол маш сайн монгол хэлтэй учраас гоё орчуулсан юм болоо да гэж боддог. Энэ дотор нэг юм ишлэл байгаа. Хүмүүн бид нэгэн насны амьдралаа өчнөөн зүйл үзэж туулсны эцэст боловсрч гүйцээд газар унсан лир эдэл болж үлддэг гэжээ гэд. Хүний амьдрал бол яг нэг тийм болдог гэдгийг энэ дэр гаргаж байгаа. Тэгээд эхнэр нь бол жаажаа ингээд гардаг. Жаажаа бол үнэхээр юм чив чимээгүйгээр амьдралыг ингээд нуруундаа үүрээд явдаг маш олон юм хүчрхэг эмгтээчүүдийн жишээ байгаа. Бараг энэ нөхрөөсөө илүү их магадгүй зовлон бэрхшээлийг ачааг үүрж гарсан хүн гэдгийг энэ дээр бас маш гоё гэхин цаашаа юм шиг ер нь хүн дээр л те гаргасан байдаг. Хүүгийн одоо Күүгэн гэж нэрлэдэг. Охины нь болохоор Пинша гэдэг нэртэй охин гардаг. Энэ дээр бас нэг юм гоё үг байдаг. Хүний амьдрал энгийндээ сайхан тэмц хов заяатайгаа хизээд тэмц яг л над шиг туулах тусан бүтэлгүй урагшгүй байсан ч хамаагүй чи амьдрах хэрэгтэй. Миний таньдаг хүмүүс нэг нэгээрээ цоврон оцсон ч би байж л байна. Энэ ер нь ном юм. За нөгөө яг саяны чинь ярин дээрээс орчуулгын тухай ярьсан. Яг үнэхээр цэвэр гоё монгол хэлээр уншиж байгаа юм санагдсан гэж хэлж байна. Тэгэхээр орчуулга бол өөрөө яг тийм л дээ. Үнэхээр бас яг ажлын явцаар бол бич бараг 30 жил орчуулга хийлээ те. Тэгээ үзэхэд бол одоо хамт ажиллаж байгаа залуучуудаа зөвлөдөг байхгүй. Яг бүх үгээ ч гисаагаад монгол хэлээр болгоод үз. Буцаагаа тэрийгэ зөвхөн монголоор нуушаад үз. Тэгэхэд чи ухаан санаанд яг монголоор болгож ойлгож чадахгүй байх юм бол орчуулагч болохгүй байна дахиад хий гэдэг. Тэгэхээр яг тэрэн шиг яг цэвэр монгол хэлээрээ яг энэ ингээд ой санаанд ой тоонд минь ингээд бүрэн орж чадчих гэхээр орчуулагчийн ямар чадварыг бол үнэхээр харуулж байгаа. За тэгээд нөгөө хоёр дахь одоо яг энэ амьдралтай холбоотойгоор тэр эмэгтэйчүүдийн холбоотой ингээд аваад үзэхээр гэр бүлийн дотоод одоо энэ нөгөө харилцаатай тэрийг их нарийн гаргаж өгсөн. Бүр баг залуудаа бол ихнэр нь энэ бүтлгүүг нь хараад орхиод явчих боломжтой дэйтлэн чинь явдггүй шүү дээ. Явуулах гэж бүр оролдоод явдггүй тий. Тэгсэн мөртлөө яг эцсийн бүлэгтээ тэр эмэгтэй яг л өөрийнхөө сонгосон амьдралдаа яг тэр гэрэлсэн гэрлэлтэй дуусан дуустал өөрийнхөө биеэр ингээд яг бүтээгээд бий болгоод эцийг нь харж байгаа. Тэгэхээр энэ орчин цагийн бас хүмүүс би одоо ингээд 1-2 жил оролдол таарахгүй болохгүй ингээл орхио явдаг эсвэл салдаг те. Дахиад за энэнээс болоод гэр бүл саллаа гэл тэгэл ард нүр хөвгт нөгөө юм хоёр нүл амьдралтай болдог гэх мэтчлэнгээр. Тэгэхээр энэний цаана одоо залуучууд хүүхдүүд ер нь хүн төрөлхтөнд хизээш байх ёсгүй юм бас номон дээр зохиолын гол Баатар маань нэг хэлж идэг нэг юм нэг хоёр эмэгтэй ярьж идэг нэг нэлээд тийм чинэлэг хүний тухай тал мөнгөө өөрийнхөө эмэгтэйдэд зарцуулаад үлдсэн талын өөр эмэгтэйд зарцуулдаг гэхэд тэр одоо нөгөө пингвин маань сонсонгуудаа энэ одоо хизээч байж болохгүй хүний амьдрал байж болохгүй хоёрдмал сэтгэл хоёрдмал амьдрал хүний амьдрал байж болохгүй хулгай явдал те энийг байж болохгүй гэдэг тэр цаад чинэлэг мөнгөтэй гэж яригдчихэж байгаа тэр ярианы сэдэв болж байгаа хүн ойлгоогүй л яваа юм байна да нэгсэндээ миний алдааг тэр хүн тавтгаж чинь да гэдгийг бол өөрөө маш сайн ойлгож хэлж байгаа тэгэхээр гих мэтлэнгээр ингээ хизээч хийж болохгүй юм сэтгэлээсээ хол байлга гэдэг энэ нэг бас нэг амьдралын нэг үндсэн философи байдаг те. Тэгэхээр тэрийг ингээд энэ утгаараа бол яг хүний амьдралын ямар ч үндэстэн бай аль ч байлаа гэсэн чин үнжээр шударгаар тэгээ гэр бүлтэй хайртайгаар яг өөрөө бас ингээд чин сэтгэлээсээ сайхан амьдрах ёстой шүү гэдгийг энэ өөрийнхөө гашуун туршлагаараа ингээд дараагийн үедээ цахиж үлдээж байгаа тэр настай хүний амьдралын сургамж юм да. Тэгж гаргаж өгснөөр бас их үнцэнтэй нөө. Энэ ном гарснаас хойш залуучуудын дунд энэ номыг ингээд ноортол дамжуулж уншдаг. Тэгээ номын төгөрт маш хурдан дуустдаг гэдэг ч юм уу. Таны хувьд одоо энэ сая бас ингээд зах зоосны ярьлаа л да. Ер нь базаад хэлэхэд Монгол уншигчдын дунд яагаад ингэж их тархаж маш л олон орчуулгын номууд жил болгон гарч байгаа шүү дээ. Энэ дундаас за мэдээж орчуулга бол сайн. Энээс өөрөөр яг зохиолтойгоо холбоотой ярихад яагаад монголчуудад монгол уншигч нарт залуу хүмүүст бүх насны хүмүүст те ингэж таалагдаж хилцүүлэг өрнүүлсэн ийм ном болсон бол гэж бодож байна. Яг өнөөгийн одоо манай амьдрал яг ингээл хэрвээ бүх хүний хувийн амьдрал руу ингээл ороод харах юм бол бас ламаргүй л шүү дээ. Хүн бүхэн л яг тодорхой хэмжээний нэг орлоготой байхыг хичээж гин, орлогоо тогтмол байлгахыг хичээж гин, чармааж гин, үр хөвгтэй гэр бүлээ яг ингээд нэг тогтмол нэг дунтаж төвшингийн ядаж амьдралын төвшөнд байлгахыг чармааж байгаа энэ үед бол яг нөө тэгж төвчээртэйгээр тгсэж амьдралын төлөө
зүтгэж тэмүүлэх нь өөрөө ямар үнцэнтэй вэ гэдгийг хэлж өгч байгаагаар их үнэтэй баг. Тэр одоо үднээсээ их одоо бас хүмүүст ухаарл өгдөг байх гэж би бодож байна. Залуучууд манаас тэрийг ойлгож байна. Ямар одоо хүнд өнөөдөр хэцүү байсан ч гэсэн гэр бүлээ авч үлдэх нь тэгээд дээрэс нь өөрийнхөө үн цэнийг хадгалж үлдэх нь үүнд ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгож байгаа хэл та. Өөрийнх нь тухай бас нэг сонирхолтой юм баримтууд зүгээр дурдъя гэж бодоход хүүхэд наснда ер нь бол ийм зохиолчд бол бага насны юм сониуч байдаг шүү дээ. Зохиолч маань бага наснда зуны халуун өдрүүдэд сэрүүцхийн тулд шарил хадгалах газар унтц сэрүүцдэг байж л дээ. Өсвөр наснд нь мэдээж Хятадын гадны зохиол уншихыг хориглодог байсан. Гэвч найзтайгаа Дюмагийн нэгэн зохиолын орчуулгыг олж авсан. Тэгээ 24 цагийн дотор буцааж өгөх ёстой байсан гэж байгаа. Дюмагийн зохиолууд бол нэлээд юм зузаан шүү дээ. Ер нь л зузаан одоо шадар уран зэрэгээс ахвал. Тэгээд шүнжин тэрийг хуулж бичсэн байгаа. Дюмагийн зохиолыг нэг шинийн дотор хуулж бичээд тэгээд дараа нь тухтаа унших. Тэгээд тухтаа уншиг гэсэн чинь биеийнхээ бичгийг ойлгож чадаагүй байсан. Тийм учраас ингээд хоорондоо хувааж авч биччихээд нэг нэгэндээ ээлжилж уншиж өгдөг байсан байна. Тэгэхээр нөгөө Монголд ч гэсэн социализм үеийн байсан гэж байна шүү дээ. Монголд хориотой номуудыг нууцаар ингэж уншдаг, чойнмын шүлгүүдийг ингэж нортол уншдаг гэдэг ч юм уу тиймэрхүү яриануд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг ингэж бас гадны уран зохиолд нэвтэрч исэн юм байна. Тэгээд 73 онд нэг номын сангийн карт нээж өгснөөр тэгэл уран зохиолд дурлаж орсон байт юм байна. Тэгээ ямар сайндаа сая ярьсанчлан шүдний эмчийн мэрэгчлээ хаяад тэгээ уран зохиол руу орсон байт юм. Хятадд ер нь бол зохиолч болох маш хэцүү. Хятадын төрийн бодлого одоо манай хуучин байсан Галавлит гэдэг шиг зүйл одоолтол байдаг. Соёлын яамныхын бодлого бүх зохиол одоо тухайн тэр одоо юу гэдэг лээ тэр төвчөөч хуучин ч үзэл суртал хэлтс гэдэг үйл юу гэдэг лээ манай Монголд байсан. Утга зохиолын ямар юмны хороо лээ. Тийм бүхэл ном хэвлүү тэр бүл одоо академик бүтээлүүдээс ахвалаа зүгээр сон дээр гарч шүлэх хүртэл тэрийг одоо дамжиж тэрийг таарахгүй л гарахгүй хэвлэгдэхгүй. Асагддаг. Тийм учраас энэ хүн маань бас тунг нь маш сайн тааруулсан гэж ярьд юм байна. Гадны уншигчид ч тэр хятадууд нь ч тэр энэ хүү зохиолч дуртай. Гэхдээ бас хятадуудын зарим одоо хүмүүс шүүмжилт юм байна. Хятадын юм 20 дугаар зууны үеийн жоох юм хэцүү түүхийг хит их муугаар ингэж барууныханд харууллаа гэж цусаа удалсан тэмдэглэл. Тэгээ энэ хүү амьдрах юм их ном нь яг л нэг тухайн үнэнгээр ингээд гаргацсан. Гэхдээ нэг нь одоо энэ бол муу цаг үе шүү гэж бичээгүй. Зүгээр л ийм байсан гэдгийг тухайн нэг л юм игэлжирийн тариачин ч юм уу игэлжирийн одоо нэг юм хүн ажилчин хүний дүрээр бичсэн. Тэрийг одоо уншигчид өөрөө ойлгож авна. Тийм учраас магадгүй хэвлэгдэж гарсан баг. Тэгэхгүй одоо хэтэрхий магадгүй хатуу сөрөг байдлаар бичсэн бол хэвлэгдэхгүй ч байж магадгүй юм шиг санагдсан надад зүгээр. Өөрөө болохоор яг ингээд зохиол бүтээлээ бичгээд хамгийн гол нөлөө үзүүлсэн зохиолчд бол Франц Кафка, тэгээд Японы алдар зохиолч Ясунарэ Кавабата гэдэг хүмүүс нэлээд нөлөөлсөн гэж үздэг юм байна. Тэгээ одоо ерөнхийдөө бол яг энэ дээр гарч байгаа энэ цаг үе өөрөө дэлхийн түүхэнд л болж байгаа яг үйл явдал яг тэр үед гарч ирсэн одоо бусад зохиолуудад яг л адилхан ш харгалт нь одоо тухайлбал манай дээр хамгийн сүүлийн үед яг энэ цаг үеийг гаргасан яг энэ шиг ингэж нөгөө реалистээр гарахыг оролцсон зохиол бол 60 цагаан байна тий. Гэвчлэн тэгэхээр аль аль төвшөндөө бол энэ чинь дэлхийн 2 дугаар дайны дараагийн үе яг дайны дараагийн нэг үлсгэлэнгийн яг нэг юм нэг хэцүү үеийг гаргаж байгаа учраас ард иргэдэд анхан шатнд яаж та ахуй амьдралтанд туссан бэ гэдгийг бол маш тодор илэрхийлж байгаа. Тэгэхээр нэг талдаа бас ингээд нөгөө хоёр системийн хоорондын өрсөлдөөн донд ингээд өсч боожсон хүмүүсийн хувьд бол нөгөө социализмын өнгөлн далдын цаана юу байсан бэ гэдгийг нь олж ингэж илрүүлэхийг өсөж байгаа хүмүүст бол энэ маш сайхан олз. Олз гэж бол яг хэлж байгаа юм гэвэл бид нар сайн мэддгүй мөлий. Нөгөө системийн хоёр системийн дайн ингээд ингээд болжонгууд одоо тухайлбал би хуучин коммунист орнд өсөж төрж тэнд ингэж одоо хамаг одоо залуу насаа ингээд өнгөрөөсөн 27 8 хүртэл би чинь коммунист дэглэмд өсч бодсон байгаа байхгүй. Тэгээ дараагийн 15 жил шилжилтийн үед чинь хагас коммунист хагас одоо нэг капитализм ойлгох гэж явсан. Ингэж явж л багж миний амьдралын хамаг нөгөө идэвхтэй үе маань 40 нас хүртэл хүрчихэж байгаа. Тэгэхээр яг иймэрхүү цаг үед төрж өссөн. Тэгээд коммунизм яг үнэн гэж итгэж өнөсч өсчихсэн хүмүүс маань яг нөгөө капитализмын тэр Америкт байж байгаа миний насны миний үеийн миний надаас нэг арай залуу үе яг тэр нэг хоёр дайны системийн дайныг одоо удирддаг тэр үзэлснээр бас адилхан ингээд төлөвшөд хүмүүжсэн тэр хүмүүс хоорондоо ингээд уулзангууд яг тэр дайныхаа үеийн сэтгэлгээр хоорондоо харьцдаг юм байлээ. Тийм болонгууд
одоо коммунизмыг ингэж үзэн яддаг Америк ямар нэгэн эрдэнэт нь одоо тэр коммунизмыг муу нийгэм шүү гэдгийг нь бүр ингэж бүх талаараа илчилж ингэж баталгыг оролддог энэ тийм сэсгүүдээ хүнд бол энэ маш том уулзах байхгүй юу. А гэтэл эсрэг талдаа яг хэдийгээр хөдөөгөр амьдрал ядуу байсан ч гэсэн ерөнхий олдоохоо хувьд бол бас гайгүй байсан шүү. Улс орныхоо хувьд бол бид нар араас дэвшилт төрж исэн шүү гэсэн коммунист талыг баримтлсан хүмүүсийн хувьд бол энэ бас нөгөө хүсээгүй юмыг нь илчилж байгаа юм шиг бас санагдах талтай. Тэгэхээр энэ дэлхий дээр одоохондоо ямар ч байсан айлч нийгмийн айлч системийн хүмүүс бүрэн гүйцэд нөгөө өхөж дуусаагүй байгаа учраас энийг эсрэг үзэх хүмүүс мэдээж гарна гэдэгтэй. Энэхүү ном ингэж амжилттай болсон учраас Монголд өнгөрсөн онд Орфей эмх театр байдаг. Монголын бас гой юм 1984 гимзэм гэх мэтлэн жүжигүүдийг тавьж исэн юм шинэ цагийн шинэ үеийн театр байдаг. Энэ театр маань өнгөрсөн онд одоо ч сая бас тавьсан байх шиг байлээ. Амьдрахуй номыг жүжиг болгоод тавьсан. Тэгээд энэхүү жүжиг маань бас нэлээд олон үзэгчдэд хүрсэн. Би бас үзсэн. Тэгэхдээ ерөөхдөө номоос бол нэлээд өөр болсон байлээ. Энэ дэр мэдээж найруулагчийн шийдэл гэж байгаа учраас надад жүжиг нь бол нэг тийм айхтар. Тийм одоо сод сайхан юм. Нарийнууд ингэ гаргаагүй. Яг юм гой шийдлүүд байсан ч гэсэн нэг тийм болоогүй. Тэгээд энэхүү жүжигийн дуугаар одоо бидний сайн мэдих Сүхбаатарын ай, Данзангийн Нима хэмээх яруу найрагчийн шүлэг, Монголын гавьж жүжигчин Бүрнэ баяр дуулж исэн Амьдралаа би чамд хайртай дууг Бүрнэ баяр дуучин болон дуучин Маралжангой хоёр нийлүүлж дуулсан билээ. Надад харин энэ дууныхны зохиомж нь найруулга нь бараг илүү жүжигээсээ илүү гоё санагдсан. Им зөгцсөн энэхүү амьдрах үе гэдэг юутай зохиолтойгоо. Жүжиг гэхээс илүү бараг зохиолтойгоо илүү гоё санагдсан. Тийм учраас бас энэхүү подкаст нэвтрүүлгийнхаа төгсгөлд энэхүү дууг тэр дундаа Маралжангой болон Бүрнэ баяр дууч хоёрын хамтран дуулснаар хүргэе гэж бодлоо. За тэгээд энэ бол ер нь бол тууж тэгээд юм маш хурд уншаад дуусгачих бас боломжтой. Нэг байраа суучвал уншууртай учраас тэгэхээр яг шинэ уншиж байгаа анхлын уншигчдад харахад хандж хэлэхэд ямар хүлээлттэй унших вэ? Бичилмээр. Тэр миний хувьд бол яг нөгөө олон үндэсний хүмүүстэй ажиллаж исэн учраас тэр юм хятад хүн гэдгийн яг нэг онцлог арай илүү нэг бусад үндэснээс ялгах онцлог бол энэ дээр харин ч баг гарсан гэж боддог. Тийм нөгөө хятадын яг нөгөө нэг дотоодын сэтгэлгээ байдаг шүү гэхээс илүүтэй зөвхөн ерөнхийдөө хүний оршихуун тухай байгаа шүү л гэж уншиж илүү нөгөө үндэснэр нь тийм нэг үндэснэр нь ялгамжийг харах гэж оролдохгүйгээр уншвал их зүгээр их юм авах тийм зохиол шүү л гэж хэлмээр. Миний хувьд болохоор ер нь бол Монголд маш ховорч гэж яг зөндөө олон байдаг ч гэсэн гоё орчуулах шүү гэдгийг хэлмээр байна. Монгол хэлнийхээ мэдээж гоё ном, гоё цаг үеийн талаар гоё ном давхар бас монгол хэлнийхээ гоё яруу тансаг хэл найруулгыг уншаасай гэж сонсогчдод уриалмаар байна. Маш гоё хэл найруулгатай бичигдсэн, маш сайн судалгаатай бичигдсэн. Тухайн хэлний онцлог, тухайн үндэсний онцлог болоод монгол хэлний онцлог хоёрын тунг нь одоо маш сайн тааруулсан гэж үзтiin. Хуучны орчуулагч нар тэгж ярьд юм билээ. Орчуулгыг бол одоо сайн мууг нь мэдхэд нэг юм шалгуур байдаг. Тэр шалгуур нь бол уншихад тийм хатуу зүйл дээр гулгаж байгаа юм шиг байна уу? Эсвэл тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг байна уу? Төвдөрөхгүй л уншиж. Тэгэхээр энэ бол үнэхээр гоё. Тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг уншууртай, гоё хэл найруулгатай тийм зохиол орчуулга болсон байлээ. Одоо уншааг хүмүүс цөөхөн байгаа. Тэгээд энэ номын талаар ингээд зөвхөн нэг ойлголтыг аваад түүхэн цаг үеийн ч юм уу эсвэл магадгүй үзэл хандлагын ч юм уу бодоод аваад ярих юм бол бас нэлийн юмнууд болох байх. Яг наривчлал тий яг нэг сэдвчлээд яривал их олон янзаар ярьж болно. Гэтэ ерөнхийдөө таймлаад ярихад бол яг л юм л сэтгэл төрсөн уншигчийн зүгээс бол тий ингийн уншигчийн зүгээс ярихад. За тэгээд сонсогчдоо энэ удаагийн номын тухай нэвтрүүлгээр Хятадын алдар зохиолч Уу Хогийн амьдрах номын талаар ярилцлаа. Тэгээд хамтран ярилцсан юм билээ гэжтэй баярлалаа. Баярлалаа. За ингээд сонсогч та бүхэн Сүхбаатарын ай, Нимагийн шүлэг, Амьдралаа би чамд хайртай дууг хүлээн авч сонсоорой.
эсхүйгээр салавч их орноосоо